монголчууд Улс аймгийн түүхт 100 жилийн ойн хандивын хүнд уулзалт цэнгүүн зориулсан одоо цэнгүүний маань хүндэт зочид хүрэлцэн ирсээр байна. Одоо улсын хурлын гишүүн Адангийн цогт хэрэлдээ ярилцаж байна. Сайхан урьдчилж байна уу та? Сайхан урьдчилж байна уу. За өнөөдөр нутгийн олонтойгоо уулзаад цаг зарцуулан ирлээ. Орж ирснээс эхлээд энэ хүртэл ер нь өнөөдөр ямар хүлээлттэй ирсэн бэ та? За нийт усчуудаа Улаанбаатар Монгол орон даяараа амьдарч байгаа нийт Ус аймгийнхаа гаралтай бас иргэддээ дэлхийд даяар тархан суугаа нийт усчуудаа бас энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдөр яагаад гэвэл бас Ус аймгийн 100 жилийн ойд зориулсан бас хүндэтгэлийн арга хэмжээ болох гэж байна. Бас бэлтгэл ажил хангах хандив хөрөнгө оруулалтын арга хэмжээ болох гэж байна. Тэгээд сая орж ирсэн усчууд одоо бүгдээрээ л таньдаг мэддэг хүмүүс сайхан халуун дотно ийм орчин ухтж байна. Тэгээ одоо энэ өдрийн ер нь энэ том арга хэмжээ зохион байгуулах гэдэг чинь өөрөө бас их амаргүй талын олон хүмүүсийн зохион байгуулагчдаас гадна одоо бид бүгдийн энэ ард иргэдийн олон хүмүүсийн оролцоонд тулгуурлаж энэ ажил чинь сайхан болдог тийм ээ. Тэгээд бүгдээрээ бас усынхаа 100 жилийн ойд тэр тусмаа бас энэ жил Ус аймгийн 6 сумын бас 100 жилийн ой бас болно. Ингээд бүгдээр нь ойгоо сайхан бүгдээрээ сайхан оролцоо. За тэгээд 7 дугаар сард манай Ус аймгийн сумдын болоод аймгийн бүгдээрээ бас ингээд нутагтаа сайхан алжаа тайлсан, амарсан, баярлан цэнгэлсэн сайхан байнууд зохион байгуулахын эрүүлийг бас өргөё. За баярлалаа. Нутгийн олонтод таныг хүлээж байна. За баярлалаа.